талхаас эхлээл тэгээд одоо өдий анх бол нэг 3 төрлийн талхаар эхэлсэн. Тэгээд одоо ингээд 16 төрлийн талх бүтээгдэхүүн боовнууд ингээд өргөжөөл явж байгаа. Одоо ерөнхийдөө хүнсний өрсөлийн хүрээнд энэ зээл хамрагцнаар бид хэдийн бас үйл ажиллагаа маш сайн ажил доголдохгүй явах бас нэг зөвшөөрөг болсон. Тэгмээ хэрэг зээ бас дараа нь тийм боломж олдвол дахиад ийм зээл бас бид авах гэсэн байна. За энэ болохоор манай яг брэнд болсон бүтээгдэхүүн самартаа арталах байгаа. Хүнсний өрсөлийн хүрээнд одоо ямар зээл авсан гэлээ? Манай хүнсний өрсөлийн хүрээнд ерөнхийдөө 500 сая төгрөгийн зээл авсан. Тэр нь болохоор 340 сая нь болохоор эмэгтэй өргөний зээл авч түүхэд материалаар татаж авсан. 160 нь болохоор хөрөнгө оруулалтын зээл буюу тоногт хөрөнгөтэй бид шинээр авсан. Энэ төхөөрөмжийг авсан гэсэн үг үү? Энэ болохоор манай одоо Турк улсын парламент үйлдвэрийн тоногт хөрөмж, ийм шугам тоногт хөрөмж байгаа. Энэ болохоор яаж юм ихээр одоо нэгэсэндээ шууд тассан гурилаа ийшээ хийгээд энэ нь өөрөө ингээ бөөрийг хийдээд ийшээгээ оронгуудаа амраагаад гурилаа өөрөө амраагаад тэгээд энэ шугам руу ороод эндээсээ яг илдээд шууд нөгөө хэврүүгээ хийхэд бэлэн болгож гарч ирж байгаа. Өмнө нь болохоор бид хэд ийм тоногт хөрөмжгүй байхдаа бүгдийг нөгөө гар аргаар хийж гар аргаар хийхдээ болохоор нөгөө айгу удаан бас цаг хугацаа шаардна. Тэгээд нөгөө хүний хүч айгу шаардсан. Одоо нэг 5 хүн хийдэг байсан бол жишээд энэ тоногт хөрөмжтэй болсноор бид хэд 3 хүний юугаар айгу тэр нөгөө бүтээгдэхүүнээ хийх юм сайжирсан байна. Тийм сайжирсан. Одоогоор яг ганц тулгамжаагаас бол яг хүн хүчээ нөгөө нэг хүний нөөц их айгу хэцүү болсон байна. Тийм ажиллах нөхцлөөр ингээд бүгдийг хангаад тэгээд ажиллах хүмүүс бас жоохон тийм байна. Бусдаар ямар ч сан. Тэгээд энэ хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна. одоогоор бол 27 хүнийг бол ажлын байраар Тогтмол ажлын байр. тогтмол ажлын байраар. Одоо 300 салбар руугаа тараана гэсэн үг. 100-100-аар нугаажаад байгаа. Тийм ер нь бол тэгж байгаа. Өдөржингөө явд юм байна. Тийм өдөржингөө яваал тэгээд өдөр тэгээд яг буугаал. Тэгээд түрүү удаа уртаар дэмжиж байна. Тийм түрүү удаа устдаар одоо сургууль цэцэрлэгийн өдийн цайны хоолыг хангаж бас хийж 4-5 цэцэрлэг сургуультай хамт ажиллаж байгаа. Ерөнхийдөө нөгөө нэг түүхийн үед битгэд аягүй сайн өсчихсэн бол тэрийг аягүй сайн барьж чадж байгаа. Өөрөө нэмэхгүй үү? Тийм ерөнхийдөө нэмэхгүйгээр аягүй сайн барьж чадж байгаа. Тэгээ нөгөө аль болох хэрэглэгчтэй нөгөө нэг айгүй боломжийн өртөгтэй боломжийн бүтээгдэхүүн өгөх төвтэй. За амжилт хүсье. За баярлалаа.